Хар тамхитай тэмцэхэд Монгол улс наад зах нь юу хийх хэрэгтэй байгаа тухай бид нэр өмнөх нэвтрүүлгээр онцсон. Тэр тухайд товчхон томилчээ. Монгол улсад өнөөдөр хар тамхины ургамлыг ашиглахтай холбоотой гэмт хэрэг бол энэ хар тамхины нийт хэргийн 70%-ийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр гол зүйл бол энэ хар тамхины ургамлаа устгах тухай юм аа. Монгол улсын 11 аймгийн 15 га газарт энэ канабисын төрлийн ургамал ургадаг. Энийг устгахыг ихэд ерөөсөө 25 тэрбум төгрөг шаардлагатай. Жил болгон 5 тэрбум төгрөг улсын төсөвт тусгаад ингээ явхад нэг 5 жил дараалал устгахчихэд ер нь устгах боломжтой байлээ. За хоёр дахь асуудал Монгол улсад синтетик төрлийн бодис бол энэ усын хийлгээд орж ирж байгаа. Дотор орж ирээ зарагдаад байна гэдэг бол энэ Монгол улсын хилээр орж ирээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ гэмт хэрэгтээ тэмцэхийн тулд аль багчдаас хариуцлага нэхэхийн өмнө энэ тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй байдаг. Хамгийн эрсдэлтэй бүсэд бид нэр өмнөх нэвтрүүлгээр очиж сурвалжсан тэр нь шуудангийн гайл. Шуудангийн гайл бол энэ төв шуудан дээр байдаг иргэдгэнийг бид нэр харуулсан. Каргоны эрдэнэтгэн гэдэг энэ том бараа эрдэнэтгэн байгаа. Энэ 2017 онд ашиглалтын хугацаанд дуусаад ингээд одоо нэг аргалаад ажиллаулж байгаа. За хоёр дахь эрдэнэтгэн нь болохоор энэ илгээмж захидал илгээмжийн эрдэнэтгэн байгаа. За энэ нэг зүсэлттэй технологийн хувьд их хоцрогдсон эрдэнэтгэн байлээ. Тэгээд тэгтлийн 3D-гээр хардаг эрдэнэтгэнүүд бий болсон юм байл шүү дээ. Хоёр эрдэнэтгэн авахд энд ерөөсөө 500 сая төгрөг хэрэгтэй байдаг. Уг нь бол энэ гайлын хуйлдтамж энэ босож журмаараа бол энэ гайлын тоног төхөөрөмжөөр хангах ажлыг нь юу хийх ёстой юм бэ? Монгол шуудан өөрсдөө хийх ёстой. Монгол шуудан 2018 онд баха 2018 онд ард санхүүгийн нэгдэлт чинь 34% нь ховжилж авсан. Гэхдээ энэ дээр ингээд мөнгө гаргадаггүй. Эдгээр зардлын даах ёстой байдаг. За гурав дахь асуудал. За им хяналтгүй байгаа ойрын өдрүүдийн сонсголч явж байна. Имийг хяналттай болгохыг гэвэл энэ имийн жороо хяналттай болох ёстой. Гурван төрлийн жорыг эмчнэр бичиж өгж байгаа. Энгийн имийн жор, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг имийн жор, мансууруулах сэтгцэс нөлөөлөх им бэлтгэмлийн жор гэдэг. За хүүхдүүд энэ жоргүй болон жортой олгогддог имийг авч хэрэглээд ингээ мансуураад байгаа явдал их гарч байгаа. Олон хүүхэд амнасаа алдсан, хуруугаараа тайруулсан. Тэгэхээр энийг цахимжуулах ёстой. Цахимжуулахгүй болохоор энэ имийн жор өч өгсөн цаасыг хувилж аваад эсвэл аав ээж явуулсан юм аа, эмээ өвөө явуулсан маа гэж очиж аваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг цахимжуулдаг тухайн үндэ хүчинтэй байдаг. Тэр эмээ тэр цахимаар ингээд авахд тэр жор нь устдаг ийм байдалд одоо нэг удаагийн жор руу шилжүүлэх хэрэгтэй байна. Сая засгийн газар энэ эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа эмийн жорыг цахимжуулах ажлаа эхлүүлчлээ. Ер нь оруулчлаа гэдгсэн. Ийм Монгол аппликейшнтэй холбож байгаа юм байна. Тэгэхээр үлдсэн хоёр энэ эмийн жорыг цахимжуулах асуудал бол маш шуурхай хийх хэрэгтэй байна. Ер нь бол энэ хар тамхи мансууруулах төрлийн бодисонд донцсон хүмүүс тэр хордлого тайлхаас гадна энэ тархитлагуудаар ажилладаг рехаб буюу донтох энгийн дэмжих төвийг байгуулах хэрэгтэй байгаад юм лээ. Дэлхийн нийт ер нь тэр чиглэл рүү явж байгаа. Энэ үндэсний хөтөлбөр дээр бол эрүүл мэндийн яам цагаан өргөө нэртэй энэ дэмжих төв байгуулсан гэж тайлгнсан байт юм лээ. Тэгээ тэрийг 100% үнэлүүлсэн. Тэгтэл бид нар залгаж үзсэн л дээ цагаан өргөө гэдэг энэ газар руу залгаад тэгээд залгасан чи манайх одоо ахмадын совиллын төв штэ манай хувийн хвшлээ аж ахуй нэгжтэй гэж ингэж хариулжлаа. Тэгэхээр энэ тайлгнал худлаа. Манад ийм байхгүй. Тэгэхээр энийг хийх ёстой. Тэгээ ийм дөрвөн асуудлыг Монгол улс наад зах нь хийх ёстой байгаад байна. Өөр хийх хүчний ажил байгаа. Тэгээ бид энэ удаагийн тусгай сурвалжлагаараа бол энэ хар тамхины төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь ялын бодлого болон энэ гэмт хэрэгтэй яаж үр нөлөөтэй тэмцэх вэ гэдэг энэ тогтолцооны асуудлыг хөндөж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийг одоо эхлэхийн өмнө дахиад нэг юм мэдээлэлд болгоё. Энэ бол Монгол улс яг энэ оршин байгаа газар зүүн нутаг энэ гэмт хэргийн онцлогоос шалтгаалаад ер нь яг ямар байдал, ямар эрсдэлт байдаг вэ гэдгээ одоо харуулнаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргийн 75% нь энэ бүс нутгуудаар тэгээд Турк улсаар дамжиж манай хил рүү чиглэсэн байгаа юм. Туркд одоо наашаад нийлүүлдэг хичнээн юм бэ. Турк улсад үндсэндээ Турк улсаас одоо Монгол улс руу сэтгэл хөдлөл бодисыг ирүүлж байгаа 10 одоо хэсэг бүлэг
хүмүүс байна гэж үзсэн баг. Тэгээ манай ч хамгийн аюултай юм урд хойд хоёр хөрш байгаа тийм. Аимшигтай нийлүүлэгч бөгөөд энэ төрлийн гэмтэргийн гаралт өндөртэй хоёр болсон шүү дээ. Бүгд найрамдах Хятад ард улс нь сая судалгаа хийсэн. Нийтдээ энд хар тамхинд донтсон 3 сая хүн байна гэдгээ бүр бүртгэлжүүлээд судалгаагаар гаргачихсан. Жилд дунджаар 40 мянган хүн хар тамхинаас олж нас ордсон байна гэдэг судалгаа гаргасан. Оросын холбооны улсын тухайд ярих юм бол жилд дунджаар 7 мянган хүн нас ордсон байна. Сүүлийн 2 жилийн байдлаар хар тамхи үйлдвэрлэдэг лаборатори нь 47 буюу 40%-аар нэмэгдсэн. Ийм харамсалтай мэдээллүүд манай хоёр хөршийн тухайд байна. Сүүлийн 7 жилийн байдлаар Монгол улсын хилээр нэвтэрж орж ирсэн хар тамхиг 46% нь Хятад улсаар дамжиж манай улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан ийм судалгаа байгаа юм. Тэгэл юу ч үзээгүй хүүхэд тийм хүмүүс ч нэрэл суугаал эндээс ч шууд Бээжинд бол Бээжингэл Малтайснаас сэлгүй бол Улаанбаатар ч тэгэл тэнд ч очоод нөгөө гой үнтэй 5 хоттой буудалтай буулгаал. Тэгэл нөгөө хүмүүс чинь нөгөө ундралдаа үзэг үлгэрийн юм шиг юм үзэж хараад хэдэн өдөр дайлуул цайлуулаад. Тэр нөгөө Монгол хүн сэтгэлэг өө яста баярлалаа ах дүүнэртээ одоо та нартай одоо ахны ах туслах уу гэл. Хөөх юмд юугаач мэдгүй хүмүүс явж байгаа байхгүй хинхэн. Тэнгүүд мэд наатаа ингээд за залхаад ингээд гарч гараад явчихгүй чинь тэн ингээд одоо нэг иймэрхүү кондомд нэг 10 грамм арна ингэж боогод 96% та тийм героин одоо тэр хар тамхиг ингэж боогод маш их хэмжээгээр одоо 500 800 грамм хэлмэлээр нь залхиулдаг. Хэлмэлээр нь залхиул $5,000 молор өгдөг хэлчихлээ. Тэнгүүт хүн залгаал үлэн хотоод дээр очиод баахан залгаж аваад тэгэл онгоцсон сууднаас шил тэнд очиод буун гот нөгөө цаанаас нөгөө хятад тасч аваад тэгэл бодолд авчирал нэг том хүнд бицүүлэл тэгэл нөгөө том пархал гараад ирдэг. Монголоос одоо захиалга аваад Монгол руу одоо нийлүүлдэг тийм хүмүүс байгаа. Одоо хилийн чандаас тийм хүмүүсээ олж чадж гэнэ айл улсаас хичнээн үер. Цаамжинд амжилттай байгаа. За өнгөрсөн он жишээлбэл Испани улсаас нэг хэрэг нэг эрүүлж холбогдох, эрүүгээ хариуцлах холбогдох одоо гэмт хэргийнх нь эрүүгээ хариуцлагыг шүүхээр оногдуулсан. За мөн бусад улсуудаас энэ гэмт хэргийг үлдэж байгаа буюу улсын хилээр нэвтрүүлж үлдээд байгаа энэ субъектүүдийг олж тогтоохтой холбоотой мөрдөн шалгах хар тамхитай тэнцэх газартай одоо хамтрах буюу за тодорхой одоо удирдлага зохион байгуулалтын чиглэлээр хангаж байгаа энэ хүсэл байдал. Бас миний одоо шийдэж ирсэн нэг хэрэг. Нэг дунд сургуулийг дээд доод ангиар нэг ангиар хамт төгссөн хүмүүс нийлээд бүлэглэл маягийн байгуулад ингээ хар тамхи мансууруулах бодисыг ингээ худалддаг хил давалж оруулж ирээ. Өөрөөр хэлэх юм бол энэ гэмтрийн хамгийн нийгмийн хор аюулын шин чанар өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн хүрийг ингээ тэлээд. Монгол улс бүс нутгийн нөхцөл байдал газар зүйн байршил хүн амын онцлогоос шалтгаалаад хар тамхины ял шийтгэлийн бодлогыг 1986 2002 одоо мөрдөж байгаа 2015 оны эрүүгийн хуульд тусгаж иржээ. Эрүүгийн хуульд зааснаар хар тамхины гэмт хэрэг 1 жилээс эхлээд бүх насаар нь 20 хүртэл ялтай. Тодорхойлбол эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд заасан мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдсэн хувь хүн хуулийн этгээдэд дараах ял шийтгэл оноохоор тусгажээ. Эрүүгийн хуулийн 27-гийн 1-т хоригдсон мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 27-гийн 2-т мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 27-гийн 3-т энэ гэмт хэргийг 3-1 байнга тогтвортой, 3-3 улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 4 энэ гэмт хэргийг зохион байгуулалтын гэмт бүлэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ гэжээ. Монголын тагнуул цагдаа гайлын байгууллагын алба хаагчдын олон сар жил ажиллаж таслан зогсоосон илрүүлсэн хар тамхины хэрэгтнүүд эрүүгийн хуульд заасан хамгийн зөөлөн ялыг авч байна. Иймээс тэд эрүүгийн хуулийн 27-гийн 1-т заасан хэргийн ялын доод хэмжээг 1 жилээр нэмж 2 жил болгох, эрүүгийн хуулийн 27-гийн 2-т заасан хэргийн ялын доод хэмжээ 2 жил байгааг 3 жил болгох саналыг эрүүгийн хууль боловсруулах байнгын ажлын хэсэгт өгчээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт буруутай этгээдэд тэнсэн харгалзах ял өгч байгаа нь Монгол улсын хар тамхитай хийж буй тэмцлийн бодлогод тохирохгүй байгаа учраас гэм бурууга сайн дураараа хүлээсэн хүнд албадын эмчлүүлэх ял оноох нь зүйтэй гэсэн саналаа хүргүүлсэн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулсан мэдээлэлээр 2018-аас 2022 оны хооронд 809 хэрэгт 1285 хүнийг шүүхээс шийтгэжээ. Ингэхдээ 350 хүнд тэнсэн харгалзах ял, 735 хүнд хорих ял оноосон байна. Хорих ял шийдгүүлсэн 735 иргэний 481 нь буюу 65.4%-ийг эрүүгийн хуулийн 27-гийн нэгээр зөвлөжилжээ. Харин Хар тамхи улсын хил нэвтрүүлсэн хэрэг буюу эрүүгийн хуулийн 27-гийн 3-т цаасан хэрэгээр өнгөрсөн 2018-аас 2022 онд ердөө 20 хүн шийдгүүлсэн байна. Энэ зохион байгуулалтаа энэ онц ноцтой гэмтэрэг үлдээд байгаа энэ бүлэг этгээдүүд энийг зохион байгуулж байгаа хүмүүст, энд оролцож байгаа хүмүүст хүлээлгэх, хариуцлагыг чангатах, энэ тал дээр ялын бодлогыг өөрчлөх юм зайлшгүй шаардлага байгаа гэж бид бас харж байгаа. Турын таатай орчин гэж ярьдаг шиг бид нэг энэ төрлийн таатай орчин болчих болохгүй. Оросд нь юм уу, Хятадд нь ингээд маш өндөр ял шийтгэл, хатуу ялын бодлоготой дунд нь Монгол тэр асуудлыг гэмт хэрэг тооцдгүй ч юм уу, эсвэл маш хөнгөн ял шийтгэлтэй энэ төр байвал энэ чинь нөгөө гэмт хэргийн таатай орчин болоо ойрч байгаа эрсдэлтэй байдаг. Тийм учраас эдгээр улсуудаас нэг ялгаагүй ийм бодлого баримтлахаас өөр арга байхгүй. Манай урд хөршүүл ялын бодлого бас их чанга, тийм ээ. Энэ манайхан сонсч л байсан баг. Тэгээ манайхан санаатай болоод санамсаргүйгээр энэ төрлийн одоо энэ хоригдсон бодисыг хилээр нэвтрүүлж агаад баригдаад ингээд одоо бүх насаараа хорих ял авсан хүнж байж л байдаг. Одоо хизээ гарах уу? Гараад юу гэж бодож байна? Одоо энэ чинь мадлангаараа орох морох боломж байдаг үлээ энэ төрлийн дээр чи яах юм блэ? Тийм байгаа. Магадланд орох боломжтой байгаа. Магадланд орно тэгээд мэдээж гараад одоо дахиж ийм зүйлтэй бол оролцохгүй. 2022 оны статистик аваад үзсэн бол урд өмнө ял шийтгэл эдэлж исэн хүмүүс энэ төрлийн гэмтрийг үйлдэх нь бол 28% орчимтай байна. Өөрөөр хэлбэл 30 орчим хувь нь бол урдны гэмтрийг үйлдсэн боловч дахин энэ төрлийнхаа гэмтрийг үйлдэж байна гэсэн. Тэгэхээр энэ гэмтрийг давтан үйлдэж байгаа энэ нөхцөл байдал бол энэ ял шийтгэлийн бодлогын хувьд эргэлзээ тийм ээ хэр оновчтой байна гэдгийг заашгүй харах шалтгаан гэсэн үг. Мансууруулах төрлийн бодисын өөрийнх нь тэр хүний эрүүл мэнд сэтгцэд нөлөөлдөг тэр үр дагавар хор нөлөөгөөр нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шинжүүдийг бол нэлээ наривчлан тодорхойлж өгөх ёстой. Тэгээ ял чанга байхаасаа илүүтэйгээр оновчтой байх нь их зүг байх. 10-аас 50 цаг одоо тэр хүмүүсийг сургалтанд амруулдаг. Яг 10-аас 50 цагийг сургалтанд сууд юм уу? Эсвэл нэг удаа хичээл ороод тэдэн цаг суув гэдэг цаас бөглүүлээ авд юм. Тэр бол 10-аас 50 цагтаа бол хангалттай сууж байгаа. Тэгээ энэ дээр бүхэлдээ хяналт тавьдаг ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих нэлтийн прокурор гэж байдаг. 2015 онд эрүүгийн хууль тогтоомжийг өөрчлөлтөө энэ ялын дээд доод хэмжээг нэлээд сонголттой болгож өгсөн. Ялангуяа энэ хар тамхины хэрэг дээр заавар энэ толгойг нь илээд гэнэ гэсэн байдлын тодорхой тооны хэрэгүүдээр харагдаад байгаа юм. За хоёр жишээ дурдъя. Энэ Таиландаас 2019 онд 257.3 грамм мөс орж ирсэн. Энэ мөсийг оруулж ирдэг хэрэгт нэгэр улсын иргэн дахиад Монгол улсын 2-3 иргэнгээ холбогдоод энэ иргэнгээ шалгагдсан. Энэ хүмүүс нь болохоор Хятадын Бээжинд хар тамхи зардаг байсан ийм улсууд. Монголд орж ирэхдээ болохоор англи хэлний сургалтын төвийн багш гэдэг ийм халахвчаар тэнд ажиллаад энэ мансууруулах төрлийн бодис зардаг байсан юм байна. За Монгол улсын иргэн Б болохоор энэ хүмүүсээс бодисоо аваад хүмүүст тарааж өгдөг ийм хэрэгт холбогдсон байгаа. За А-гийн хувьд 2 жил 6 сарын ял шийтгүүлсэн. Энэ холбогдсон зүйл анги нь бол 1-5 жилийн ялтай. Энэ үнэ ял шийтгэл 2 жил 6 сар. Цагдаа өргөсөн хугацаатай яг тэнцүү болж тараад шүүх алах тогшоод энэ үнээс болсон. Өөрөөр хэлбэл цагдаа өргөсөн хугацаанд нь шилжүүлсэн гэсэн. За хоёр дахь хэрэг гашиш буюу шавар манай улсад 49.76 грамм шавар орж ирсэн. Энэ хэргийг Монгол Улсын иргэн О болон А нар энэ хэргийг үлдэх гэдэг нь тогтоогдсон. За иргэн О нь болохоор энэ Монгол улсад байдаг энэ савн гоо сайхны газарт ажиллаж байхдаа энэ хүмүүст ингэ зардаг байсан юм хүн. За иргэн А бол Испанд байдаг. Энэ хүний нөхөр байхгүй. Тэгээд Испаний иргэншлэх хүссэн байлээ. Тэгэхээр энэ үнэ олж ирж авчиж чадахгүй байгаа. За иргэн О бол энэ хэрэг чалгаж байгаа явцдаа Испани руу гарч зогцсон. Тэгээ Интерполын шугамар иргэн суралцж байгаад сая бариад ингээд шүүх хурдаар оруулаад шийдсэн байгаа. За шүүх бол энэ үнд 2 жилийн ял шийтгсэн. Эрүүгийн хуулийн 27-гийн 2 гэдэг зүйл анги бол 2-8 жилийн хорих ялтай.
Тэгтэл хамгийн багаар нь шийдэгсэн багаз. За тэгтэл иргэн оогоос энэ тухайн үедээ энэ гашишиг худалдаж авсан иргэн хээ гэдэг нэг залуу байгаа. Энэ залуу 3 залуу дамжуулсан. Энэ хүн 3 жил яаш шийтгүүлсэн. За нэг иймэрхүү байдлаар хорхон ялынхаа хамгийн багыг ер нь өгöd байгаа. Тэгэхээр юу болдог вэ гэвэл энэ гэмт хэргийг илрүүлэхэд маш их гүйцэтгэх ажлын зардал ордог. Олон байгууллагын хамтын ажиллагаа шаарддаг. Гадаад дотоод мэдээлэл нэлээд яадаг. Шаарддаг ийм онцлогтой гэмт хэрэг байдаг. Ер нь бол гүйцэтгэх ажлаар энийг харт тамхины төрлийн хэрэгүүд илэрдэг. Энэ их зардлын хажууд ингээ ял өчгөрч энэ хүнтэйгээл хөөцөлтөд байдаг. Нөгөө хүн яа шийдгүүлээд буцаж гарч ирээд гэмт хэрэг үлддэг. Тэгэхээр хид хідэн хүнийхээ араас л юм хөөцөлдсөн байдлаар манай энэ гэмт хэрэгтэй тэмцэх явдал ер нь гараад байгаа. Метамфетамин буюу тэр нөгөө мөс энтер гэлээ шүү дээ. Тэр мөс ингээд зарж байгаа баригдсан хүн Монголд мөс хийсэн байх уу? Байхгүй. Тэрийг хилээр оруулж ирсэн байж таах гэдэг тийм үү? Тэгээ хилээр оруулж ирсэн бол тэр чинь хин нэгэн хүнтэй тэр мөсгээ чи зардаг хүнтэй холбогдож ингэж хийсэн байж таах гэдэг тийм үү? Тэгэхээр тэр хятадаас ч юм уу өөр ямар нэгэн улсаас тэр мөсийг зардаг хүмүүстэй харилцаатай байж тэр мөсийг оруулж ирээ зардаг энэ гэмт зохион байгуулалтын гэмт төлөвийн үйл ажиллагаанд оролцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яах вэ? Ийм байгууллагаас авч ингэж хийж ингэсэн байна гэд ингээ мөрдөд зохион байгуулалтын гэмт төлөв бүлэг үйлдсэн гэдгийг нотолчих юм бол 12-оос 20 жил бүх насаараа харахаа шийтгүүлэх хүн биш үү? Тэгэхээр энэ ажил хийгдэхгүй болохоор эрүүгийн хуулийн энэ айхтар өндөр хатуу яа шийтгэлтэй залтч ингээл хэрэгжихгүй оцорчиж байгаа. Яг одоо энэ төрлийн одоо хэрэг бас одоо миний ялтанд хянагдчихсан. Өөрөөр хэлбэл Вьетнам улсаас за цахим хэрэгсэл ашиглаад за одоо тухайн одоо нутаг дэвс Вьетнам улсын нэг дэлгүүрээс одоо бодис оруулж ирсэн. За тухайн бодис нь одоо шингэн одоо өөрөөр хэлбэл нэг шампунь шиг. За энэ шампуньны одоо тэр шингэн бодисыг яаж хэрэглэдэг вэ гэхээр нөгөө электрон таймх. Тэ нөгөө под гэж ярьдаг. Подондоо одоо шахаж шингэнэ хийгээд за энийг одоо сортдог гэдэг юм. За улмаа асуурдаг энэ нөхцөл байдалтай холбоотой. За мөн түншлээ ачаа каргогоор оруулж ирж байгаа. За өөрөөр хэлбэл энэ чинь нөгөө их хэмжээгээр тэ оруулж ирж байгаа. За одоо хэрэглээний нэвшлийн тухайд одоо мөс гэж яригддаг. Энэ төрлийн бодисыг бас каргогоор оруулж ирж байгаа. Хэд хэдэн тохиолдол байна. За хамгийн сүүлд хэд 2024 оны 1 сард өөрийн биедээ нийт 10 хил орчим килограмм одоо сэтгцэн нөлөөт бодис буюу за метамфетамины агуулмжтай хэрэглээний мөс гэсэн нэршилтийн хүү бодисыг хадгалж исэн. За энэ гэмт хэрэгээ одоо цааш хөгжлүүлээд худалдаалах зорилготой байсан гэсэн шинж бүхий гэмт хэрэг одоо илэрсэн. За олон прокурорс холбогдох хэрэгт ялгт үйлдвэрлэж одоо хэрэг шүүгэн шатанд гэмороо эрүүгийн хариуцлагын асуудал яригдчих байгаа. Ийм бас гэмт хэрэгүүд байгаа. Тэгэл нэг юм жижиг гарын нөхдөлтөд зууралдал багын хэрэг илрүүлсэн харагдаад байдаг. Яг бодит байдал дээр тэр их хэмжээгээр орж ирээд байгаа, борлуулад байгаа хүмүүсийн илрүүлж байгаа байдал тэднэрт одоо хариуцлага тооцож байгаа байдал их сул байна гэж харж байна. Бид нар нөгөө энэ сурвалжлага бэлтгэж явах явцдаа цагдаа олон гайл энэ бус байгууллагын хүмүүстэй уулзахад нэг хоорондоо мэдээлэл солилцоход айгүй асар хүнд байна гэдэг нэг зовлон яриад байгаа. Тэрийг микрофон дээр бол ярьдгүй тэгэхээр би одоо энд ярьж байна л та. Ямар мэдээлэл юм бэ гэж. Одоо чинь гайл бол KAIS гэдэг нэг мэдээллийн системтэй. За энэ KAIS-гийн мэдээллийн систем дээр эрсдлээ тооцоод аль аль хүмүүс хилээр орж ирж гарч байгаа аль аль хүмүүсийн бараа ачаа тийшийг ер нь үзүүл одоо зөв бэ аль бараан дээр эрсдэл байж болцшгүй гэдгийг энэ дэлхийн гайлын байгууллага дээр байгаа энэ тэндээс авсан мэдээлэл. За өөрсдийг нөгөө эрсдэл тооцох тэр мэдээлэлээс ингээд нэг програмын аргаар ингээд тооцоолоод тэр хүмүүсээ нарийн сайн шалгадсан бэл. Тийм байдлаар энэ хэргийг илрүүлдэг. За тагнал бол энэ гүйцэтгэх ажил те. Энэ гадаад дотоод энэ мэдээлэл тагналт бол маш сайн байгаа. Энэ хүмүүс ч нөгөө нэг өөр дээр юм халахч болон туслах ажилтаа энэ гүйцэтгэх ажилтнууд гэдэг энэ харт тамхичдын дунд нохоо гэж ярьд юм да. Энэ харт тамхичдын дунд ингээд оруулсан тэр нэг илсүүлсэн хүмүүсээс мэдээлэл аваад ингээд явааддаг. Энэ асап гэх мэдээллийн сантай цагдаа. За энэ эрүүгийн цагдаа бол энэ харт тамхины хэрэгтэй тэмцэх асар их туршлагатай шүү дээ. Энэ байгууллагын уран дээр явж исэн. За сүүлийн 5 6 жилийн харт тамхитай тэмцэх газар гэдэг тусны юм нэгж байгуулчлаа тийм ээ. За хоёрт гэвэл энэ
байгууллага дээр байгаа хард тамхитай тэмцэх чиг үүргийн байгууллагуудаа нэгтгэх нь зөв юм уу? Эсвэл тусдаа үйл ажиллагаагаа явуулаад давхар бас нэгэндээ хяналт тавиад байх нь зөв юм уу гэдэг дээр манай бас ийм шийдэл олж чадахгүй юм дүлгэнсэн байдалтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид судлаач нар яриаг бас өргөе гэж байна. Бид практикт юу хийгээд байна гэдэг маань тийм ээ. Бид яг хард тамхитай тэмцэж чинь гээд юу хийгээд байна гэхээр яг хэрэгжилж байгаа хүмүүсийг л баримтлагч байгаа. Хэрэгжилж байгаа хүмүүсийг л олж тогтоож гэсэн үг байхгүй. А бусад төрлийн тийм ээ энэ мансууруулах бодистой холбоотой нөгөө зохион байгуулсан уу, тариалсан гэх мэт энэ олон төрлийн зүйл залтуудаар хэрэг хянан шийдвэрлэгдэхгүй байна, илэрхгүй байна гэдэг маань өөрөө энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх манай бодлого арай өөр тийш явсан байна. Энэ бодлого эсвэл одоо хэрэгжиж байгаа бодол маань үр дүнгүй байна гэдгийг харуулж байна гэсэн үг. Сингапур улсын туршлага тогтолцоог бол дэлхийд дахинд хард тамхитай маш одоо үр дүндээ тэмцэж байгаа тогтолцооны нэг гэж үздэг. Улс үлээ. За одоо чинь Сингапурыг сайн гэж ярьж чинь те энэ чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаараа бусад 128 улстай ингээ харьцуулахад эхний 10-д ордог гэдэг чинь. Одоо хэрэглэгч буюу хэрэглэгч тэгээд бус тэр нийлүүлэлтийн хувьд ер нь тийм эрсдэлтэй ус мөн үү? 1970-ад оноос хууль тогтоомжууд бол маш хатуу хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэгээд 80-90-ад оны хувьд бол Сингапур улс маань хэрэглэгч болсон байдаг. 80-аас 90 онуудад Сингапур улс маань хард тамхитай тэмцэхдээ хард тамхитай тэмцэх товчоо гэж бие даасан одоо байгууллагаар үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд хамгийн гол бүтцэн энэхүү байгууллагын хамгийн гол бүтцэн нь болохоор хард тамхитай тэмцэх гэмт хэргийн эсрэг мөрдөн шалах үйл ажиллагаа явуулдаг. Тэдгэрийг мөн тагнуулын нэгж гэж байдаг. Тэгээд эдгээр нэгжүүдээрээ хамтран одоо хард тамхитай тэмцэх одоо үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Хил гайл дээр бас ажилладаг байна тийм хил гайл дээр ажиллана. Энэ тусгаалсан чиглэлтэй байгууллагад нэг цул болохоос өөр арга байхгүй. Ингэж бид нар өнөөдөр Монгол улсад энэ хард тамхи мансууруулах бодистой л зөв тэмцэнэ л гэсэн үг. Нэг цул болно гэдэг нь яарс. Нэг цул болно гэдэг нь бие биентэйгээ маш зөв ойлгож ажиллана гэсэн үг. Тэгэхээр энийг бол уялдуулахаас өөр арга байна. Мэдээж хэрэг гадаад мэдээлэл хэрэгтэй, дотоод мэдээлэл хэрэгтэй. За хил дээр яг нэвтрэлтийн хууль бусаар нэвтрэлтийн үед хийх арга хэмжээ, тохиолдлосгүй ажиллагаанууд хэрэгтэй. Жилд Монгол улсад 220-30 орчим гэмт хэрэг бүрдэж байгаа. Энийг хамтын ажиллагааны хүрээнд илрүүлж байгаа. Одоо илрүүлдэг арга тактик бол маш олон. Тэгээд бид нар энэ илрүүлэх аргын талаар одоо ярих боломжгүй. Хууль бусаар орж ирэх зам юмыг л хаах хэрэгтэй байхгүй. Зохион байгуулалтын гэмт хэрэгч ер нь гол төлөв чинь гэмт бизнес л байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж ашиг болоод байгаа. Тэгэхээр ямар ч бизнес ашиггүй л хийхгүй зү. Тэгэхээр Монголд яаж ийм нөхөр энэ гэмт үйл ажиллагаа ашигтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л одоо эрсдэлтэй, зардалтай ашиггүй болох хэрэгтэй. Тэгээ энэнд ингэж яах вэ гэж. Хоёрдугаар зохион байгуулалтын гэмт хэрэгтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа гэдэг юм. 22 жилийн өмнө баталсан юм хуулиар одоо энэ гэмт хэрэгтэй тэмцээд ингээ явж байгаа. Тэгээ энэ хоцрогдсон хуулиа шинжилгээгээд аль 2016 онд л засгийн газар үүрэг өгч ирсэн шүү дээ. Тэгээд энэ хуулийн төсөл нь одоо хүртэл хилцүүлийн шатанд орж ирдэггүй. Хуулийн төслийн норм нь бэлэн болдгоо. Усын хурлд өргөн барьдгоо. Энэ хизээ бодлого. Энэ бодлогоо хизээ шинжилгээ гэдэг нэг асуудал. За хоёр дахь үйл энэ мансууруулах төрлийн бодисын хууль ёс эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг юм байдаг. Энэ бол түрүүн хэлдэг судлаач нарын хэлж байгаа энэ төрийн бүх байгууллага иргэд ер нь хэвлэл мэдээллийн байгууллага тий хамтраад юу хийх вэ? Ер нь аль байгууллага ямар ажил хувааж авч хийх вэ гэдэг энэ дүрм журмыг зохицуулсан юм бодлогын баримтч байхгүй. Тэгтэл энэ үндэсний хөтөлбөр нь 2017-оос 2021 онд хэрэгжээд ингээд дууссан. Хэрэгж дуусаад 3 жил болж байна. Тэгтэл одоо хүртэл тайлан байхгүй. Аль байгууллага ямар ажлаа хийсэн, ямар ажлаа хийгээгүй. Энийгээ одоо яах юм гээд нэгдэж ярьсан ганц ч юм хийгээгүй. Тэгтэл одоо энэ төрийн бодлогын баримтчгүүдээ шинжилдэггүй. Түрүү ярьдаг энэ төсөв өрөнгөө тавьж ин албаагчдаа сургах тий гадаад харилцаа тал руугаа энэ бусад улстай санам жижиг байгуулах, харилцан тохиролцох, эрчүү харилцан цааны гэрээ байгуулах, за энэ албаагчдаа чадваржуулахаас гадна энэ тоног төхөөрөмжийг сайжруулах, оронтойг нэмэх ийм ажил орхигдоод байна. Тэгээ энэ дүлгэнсэн байдалтай яваад ахаар чинь мансууруулах төрлийн бодисын хууль ёс эргэлт Монголд дулам нэмэгдээд энэ
18-аас энэ 14-өөс 35 насны энэ залуучууд энэ төрлийн бодистой холбогдоод тэгтэл Монгол улс чинь өөрөө залуу үндэстэн. Яг хөдөлмөрлөх, энэ сурж боловсрах, энэ гэр бүл болцох насн дээр энэ төрлийн гэмт хэрэг татагдаад ял шийдгэлд ороод байна. Тэгэхээр төр ер нь юм соргог байдлаар маш хурдан ажиллах хэрэгтэй байна гэдгийг энэ удаагийн нэвтрүүлгээр сануулж байгаа.